Бүгдээрэнт Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1957 онд нэгэн хууль баталсан. За энэ хууль бол манай улсын хамгийн хөгшин хууль. Олон хүүхэд төрөөсийн эхчүүдийг одонгоор урамшуулах тухай гэдэг ийм нэртэй. За энэ хуулийг санаачсан хүн миний ард байгаа төрийн нийгмийн зүтгэлтэн Самбуугай. За Самбуугай санаачсан энэ хуулиар эхийн алдар 1-2 дугаар одог бий болгосон. За тухайн үед л ингэж манай улс хүн амын үүсэх энэ бодлогод анхаарч ирсэн байна. За харамсалтай сүүлийн 1 жил төрөлд 10% багассан. Нэмээд энэ гэр бүл салт нэмэгдэж байна. Эндээс хамгийн их хохирол амсаж байгаа гэр бүлийн гишүүн бол хүүхэд. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлагаараа гэр бүл гэдэг энэ маш чухал сэдвийг хөндөж байгаа маа. 2024 оны байдлаар Монгол улсын нийт өрхийн тоо 997 мянга. Үүнээс хүүхэдтэй өрх 567 мянга байна. Тэдний 54900 4 ба түүнээс дээш хүүхэдтэй. 2023 оны судалгаагаар өрх толгойлсон ганц бие эцэг их 66813 байгаагаас 54863 нь их 11950 эцэг байна. Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг хамгаалах дэмжихийн тулд засгийн газраас хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэрийг өөрчилж Монголд анх удаа 2024 онд гэр бүлийн яам байгуулсан. Тэгэхээр энэ бол Монгол төрийн бодлого нь байх хэрэгтэй. Гэр бүлээ зөв авч явах. Гэр бүлээ зөв байлгах. Гэр бүлээ чадвартай байлгах. Гэр бүлээ чадвартай байлгах. Гэр бүлээ дотогтортой, аз жаргалтай байлгах гэдэг бол төрийн бодлого нь байх хэрэгтэй. Одоо бол олон газар яам байгуулж шүү гэр бүлээ. Энэ том төрийн бодлогоч явж эхэлж байна шүү дээ. Нийгэм чи хөгжөөд нэг хаус дороо тан мөргөөд ойлгодог байна шүү дээ. Явж ер нь хүнийг хүмүүжүүлдэг, хүнийг хүн байлгадаг орчин чинь гэр бүл юм байна. Гэтэл 1989-оос 2004 онд жилд дунджаар 950 гэр бүл гэрлэлтэд цуслуулдаг байсан бол гэрлэлт цуцлалт 2024 онд 3692 тохиолдолд хүрч 20 жилийн дотор 4 дахин өслөө. Тухайлбал 2016 онд 16.8 мянган хос гэрлэлтэд бүртгүүлж 4 мянган хос гэр бүлээ цуслуулахад гэрлэлтэд харгалзах гэрлэлт цуцлалтын хувь 23.8% байжээ. 2020 онд 14200 хос гэрлэлтэд бүртгүүлж 3300 гэр бүл цуслуулсан нь 23.2%. 2021 онд 16100 хос гэрлэлтэд бүртгүүлж 3400 хос гэрлэлтэд цуцлуулсан нь 21.1%. 2022 онд 17694 хос гэрлэлтэд бүртгүүлж 4515 гэрлэгч гэрлэлтэд цуцлуулсан нь 25.2%. 2023 онд 15128 гэрлэлт 4102 цуцлалт буюу 27.1%. 2024 онд 11186 гэрлэлт бүртгэгдэж 3692 хос гэрлэлтэд цуцлуулсан нь гэрлэлтэд харгалзах гэрлэлт цуцлалтын хувь 33% болсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл 10 хос гэрлэлтэд бүртгүүлэхэд 3 хос зөрөөд гэрлэлтэд цуцлуулж байгааг улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээлэл нотлолоо. Дээрээс нь энэ бол гэрлэлсэн хосын тоо. Гэрлэлтэд бүртгүүлээгүй хамтран амьдарч байгаа хосын салалтыг бүртгэсэн бол ямар тоо гарах вэ? Төр улс доторх гэр улсад үүсч байгаа энэ задрал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой асуудлуудын нэг юм. Газ дотроо ганцхан манай улс бол энэ 30 жил гэр бүлийн асуудал бодлогын гадна орхигдсны улмаас өнөөдөр гэр бүлийн задрал явагдаад ирээдүйд энэ гэр бүлийг яаж хамгаалж авч үлдэх вэ гэдэг асуудал нь өөрөө тодорхой бус үлдэж байна гэж үздэг. За гэр бүлийн задрал бол нийгэмд 3 хэлбэрээр илэрдэг. За нэгдүгüүрт нь бол гэр бүлийн доктортой байдал алдагдаж гэр бүл салалтын статистик бол жил ирэх тусам тогтмол өсөж байгаа үзүүлэлтээр бол тодорхой болдог. Хоёрдугаарт нь бол залуучуудын гэрлэлтийн дундаж наслалт хоошлох, гэрлэх хүсэлгүй болох, сонирхолгүй болох, мөн түнчлэн гадаад гэрлэлт нэмэгдэх энэ байдлаар
одоо илэрдэг. 3 дахь одоо гэр бүлийн задрал явагдаж байгаа үзэгдэл нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө энэ гэр бүлийн амьдрал нөгөө хүчирхийлэл зөрчил, маргаа нөгөө гэр бүлийн үнэт зүйл алдагддаг. Архины хамааралтай байх, янз бүрийн гаж буруу зуршилт одоо тий автах, түүнээсээ шалтгаалаад гэр бүл нийгэмд одоо үүргээ биелүүлж чадахгүй тийм одоо эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаа. Энэ одоо үзүүлэлтээр бол илэрдэг. Тэгээ энэ 3 бол одоо гуруула манай нийгэмд бол маш хүчтэй илэрч байгаа. Гэр бүлийн задралын асуудлыг судлаачдын хүрээнд ярьж байсан, тий хэлцэж байсан. Энэ задрал бол нэг талаасаа гэр бүлийн хүрээнд яриад байгаа юм шиг боловч эцсийн дүндээ бас яг нөгөө нийгэмдэр нийгмийн одоо үндсүүл төлөвшөхгүй, нийгмийн докторгүй байдал бий болоход л шууд нөлөө үзүүлдэг. Одоо хүчин төгөлдрүүлж байгаа гэр бүлийн тухай хууль бол 1999 оных батснаас нь 26 жил өнгөрцөн байна. За энэ хугацаанд нийгэм бол нэлээд өөрчлөгдсөн. Хуулийн яг хэрэгжилж байгаа өмгөөлөгч хуульчдэр бол энэ хуулийн хийл зөрчлийг бол хилээд ярьдаг. За энэ хуулийг өөрчлөх тухай яриа бол цэндээ нэмд орж байгааг хууль зүйн дотоод иргэн сайдаар ажиллаж байгаа үеэс гарсан. Нийтдээ энэ хугацаанд 5 хууль зүйн сайд солигдсон байна. За 4 парламент дамнаад энэ сэдв яригдсан байх нэ. Өнөөдөр бид нэр болцоо цэцэрлэг төрөлн дээр зогсож байна. Энэ цэцэрлэг төрөлнгийн нэрийг болцоо гэдэг. За нийслэлийн залуучууд болцдог юм газар. За энэ нэрийг хууль зүйн сайд нямд орж байгаа маань өөрчлөөд хуульчдын төгөл гэдэг нэртэй болгосон. За бас энэ дээр аав ээж хоёр минь гэдэг өөрийнхөө дуртай дуулах дуртай дууныхаа хөшөөг усгасан байна. За харамсалтай нөгөө хууль маань шинжилгээтэй. Яагаад батлахгүй байгаад юу нөлөөлөлд байна гэдгийг л бас харах хэрэгтэй болчиход байна л да. Тэгээ энэ болгоныг яг шийдвэрлэхэд л мэдээж магадгүй цаана нь бол янз бүрийн одоо асуудлууд байдаг баах. Хин нэгний эрх ашиг хөндөгдөх ёстой болоод байгаа байх тий. Дээрээс нь нэмээд одоо бас яг хөрөнгө санхүү тий энтэй холбоотой төсөвтэй холбоотой янз бүрийн асуудлууд байгаа. Хууль зүйн дотоод иргэн сайд Мөнхбаатарын тушаалаар гэр бүлийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг дахиад л шинээр байгуулжээ. Хэдэн засаг дамнан хууль боловсруулж буй мэргэжилтнүүд Чех, Польш, Унгар, Орос, Исланд, Шинзланд, Англи, Солонгос, Япон, Герман, Хятад, Канада, Финляндын туршлагыг Монголын өөрийн онцлогт уялдуулан шингээж байгаа гэх. Хуулийн төслийн талаар Оюунзал дарга бидэнд дараах зүйлийг ярьсан. Нэвтрүүлэн зоочлол гэдэг бол өөрөө гэр бүлийн хэргийг шийдвэрлэх бас гол механизм байдаг. Манай улсын хувьд бол тустай амьдраад удцсан хүн дээр хүртэл ингээл эвлэрүүлэн зоочлолоор ордог. Заавал ор гэдэг. Тий, өөр хүнээс хүүхэдтэй болсон. Заавал ордог. Тэгээ хүчирхийлэл дээр болохоор хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь нотлох баримтын навчир гэдэг. Гэтэл яг үүндээ судалгаанаас үзэхэд тэр нь тэг сата болчоо. Яа тэгэхээр хүн хүчирхийллийг 70 хэлбэрийн хүчирхийлэл байж бол сэтгэл санааны төрөл бүрийн хэлбэрийн. Тэгэхээр тийм болцсошгүй нөхцөл байдлыг заавал нотлохыг шаардсанараа цаг алдах, эвлэр гэсэн хугацаа өгснөөрөө буцаагаад хохирогч болоод одоо нөгөө хэлгээд амиа алдсан тохиолдол ч гарч байгаа. Тийм учраас эсвэл бол бүр ингээд цуцлаа гэд хоёроос хоёулаа шийдсэн. Бүх асуудлаараа маргаангүй бол заавал эвлэрүүлэн зуршлаараа ор гэдэг нь өөрөө шүүлтүргүй орох тийм шаардлага тавьсан байгаа даа. Эвлэрүүлэн зуршил нь бол олон улстай хоёр хүн цуцлаа гэд ингээд орж ирэхэд битгий цуцлаачаа биш харин цуцлахтаа хүүхдийнхээ эрх ашиг бодолцоод энэ асрамжаа яаж шийдэх юм, хин дээрээ үлдээх юм, хүүхдийн тэтгэлгийг хідээр төлөх юм. Тэгээд тустай амьдрах байгаа эцэг их нь хүүхдтэйгээ ямар хуваараар яаж уулзах юм, нөгөөт нь уулзуулахгүй гэхгүй хүүхдийнхээ төлөө эцэгтэй нь уулзуулдаг, эхтэй нь уулзуулдаг байх. Энэ тохиролцоогоо эд хөрөнгөө яаж хуваах юм? Энийгээ эвийн журмаар хэрэлдсэн, муудалцсан, сэтгэл зүйн докторгүй, ийм маргаантай байхтаа биш, бие биендээ муудалцсан байх үедээ биш, эвлэрлийн байдлаар энэ асуудлаа тохиролцдог ийм систем үүшлээд байгаа. Энэ тогтолцоор бас ажлын хэсэг бол ярилцж байна. Гэхдээ эцэлээгүй байна. Гэр бүл салхтай зэрэгцэн үр хүүхэд, өмч хөрөнгө, тэтгэмж, асаргаатай холбоотой маргаан үүсдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээс үзэхэд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 14885 хүүхэд салсан эцэг эхээсээ тэтгэлэг авах ёстой. Гэвч хүүхдийн тэтгэлгийн 60% нь огт төлөгддөг байна. Гэрэлтийн гэрээ гэж нэг юм оруулна гэдэг юм тийм. Гэрэлтийн гэрээ хүмүүс хүлээж авч байгаа юм тийм. Хоёрт энэ өөрөө нөгөө одоо явж байгаа дэлхийн дээр чиглэж байгаа тренд нь үнэн эсвэл турш үзээд буцаж байгаа тренд үү? Ямар үр дүн гэх юм? Ямар загвартай ахыг юу тусах?
судалгаагаар бол маргасан үедээ тутлахж байгаа яг ингээм амьдрахаа болгож байгаа үедээ хүн болгол би илүүг аав гэсэн юм маргаан үүсдэг. Гэрэлтийн гэрээний ач холбогдол нь өөрөө анх гэрлэхдээ л хоёулаа энэ хөрөнгөө ингэж хувааж авъя шүү. Ийм нөхцөл байдал үүсвэл би тэдэн хувийг, чи тэдэн хувийг шинээр орж байгаа хөрөнгөн дээрээ ингийн шүү гэсэн энэ тохиролцоогоо хийж байгаа ийм л гэрээ шиг гэрээ гэдэг чинь өөрөө тохиролцоо шүү. Сайн дурын гэрээ байна гэсэн үг тийм. Цалин орлого нь амьдралд хүрэлцэхгүй байх. Хоорондын таарамжгүй харилцаа, аригтлалт, хүчирхийлэл, араар тавилт, анхаарал халамж, хайраар бинээ дутаах гэж шалтгаанууд хосуудыг салгахад хүргэдэг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхэн гэр бүл цуцалсан шүүхийн 50 шийдвэрээ судалжээ. 2017 болон 2022 оныг харьцуулахад гэр бүлээс гадуурх харилцаанаас болж салах явдал 18%-аар нэмэгдсэн байна. Араар тавилт гэж өөрөө энэ гэр бүл цуцлагдахад салахад хүргэдэг олон шалтгааны бас том шалтгаан байна. Энэ дээр одоо нөгөө нэг тэр 3 дахь чийдгээд тариуцлага хүлээх ч юм уу, торгох ч юм уу те. Ямар нэг юм юу орж ирж байгаа, зохицуулт орж ирж байгаа юу? Олон нийтийн хэлцүүлгээр хамгийн их одоо асуудаг зүйл байгаад байгаа. Тэнгүүд энэ дээр бол араар тавиад байгаа одоо жишээ нь өөрөлдмөл эхнэр нь ч юм уу нөхөр нь араар тавьсан бол тэгээд тэр нь гэрлэл туслах шалтгаан болсон бол тэр эхнэрээсээ л тэр сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа болохоос биш 3 дахь читгээдэд бол бүр хариуцлага бол одоо энэ эрх зүйн хүч асуудад бол байхгүй байгаа. Боломж төвлөрөн сэтгэл санааны хохирол байсан учраас бид энэ талаар нь бол цагцуулт тусгаж өгсөн байна. Улсын дэд зүг байршлын өөрчлөлт нь хангар дүртэнд ирсэн байна. Монголд одоо 2 дахь дагнсан шүүх байгуулагдаж байгаа. Эхнийх нь болохоор захиргааны нэргийн шүүх байдаг. За 2 дахь нь бол гэр бүл хүүхдийн шүүх байгуулагдана. За харийнхан байршлаа олоогүй байгаа тэр шүүх. За гэр бүлийн дагнсан шүүх байгуулах юм бодит хэрэгцээ шаардлага бол угаасаа олон жил байлаа. Тэгээ одоо шийдэж чинь хууль гарлаа. Одоо ингээ 26 оны 1 сарын 1-ээс энэ бие даасан шүүх ингээ ажиллах гэж байна. Яагаад энэ одоо илүү ач холбогдолтой юм бэ гэхээр процесс нь тустай байдгийг. Тэгээд тэр эрх зүйн харилцаанд тохирсон тийм процесс байдаг учраас илүү одоо хүний эрх хамгаалагддаг. Илүү одоо тэр маргааны бодит байдал тогтоогддог. Тэгээ шүүх яаж ажиллах вэ гэдгийг нарийн тогтоож өгдөг учраас шүүхийн ажиллагаа бас илүү одоо тодорхой ойлгомжтой болж ирдэг. Тэгээд ийм ажиллагааг явуулахын тулд нөгөө мэрэгчсэн шүүгч нар байх хэрэгтэй гэд ингээд ирэхээр тухайн маргааныг одоо илүү нухацтай зөв шийдвэрлэх юм процесс нөхцөл бүрднэ л гэсэн үг. Улсын хурлын гишүүн Баттөмрийн энх хоёр хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа улсын хурлаар шүүх байгуулах тухай хуулийг 2024 онд батлуулжсэн. За энэ хууль батлагдсанаар одоогийн энэ дагнсан хэлбэрээр байгуулагдаад байгаа гэр бүл хүүхдийн шүүх ажиллах ажил ихсэн. За энэ шүүгчний үдийг сонгож шалгаруулдаад хуулиудынхаа сургалтанд хамрагдаж хэвээр энэ шүүгчдийг бэлтгэж явах хэвээр. Тэгтэл одоо хүртэл дараагийн 2 сайд нь процессын хуулийг батлуулж чадаагүй лээ. Гэр бүлийн эрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хууль гэдэг энэ нэртэй хууль батлагдах хэвээр. Нэгдүгээрт тусгайлж мэрэгсэн одоо юм шүүгч байх шаардлага байна. Дээрээс нь шүүхийн захиргааны албан хаагч нарын асуудал хэрэгтэй. Тэгэхээр мэдээ шүүхийн үйлчлэгийг хүн хамгийн түрүүнд хаанаас авдаг вэхээр шүүхийн захиргаанаас авдаг. Тэгэхээр энд одоо наазах нэхэд одоо шүүгчийн туслах, нарийн бичиг гэдэг энэ шүүхийн захиргааны үндсэн албан хаагч нараас гадна тусгайлсан одоо сэтгэл зүйч одоо жишээ шаардлагатай болж байна. Тийм. Тэгэхээр энэ одоо тогтолцоог одоо бий болгох энэ одоо ажлын хэрэгжилт бол одоо эхэлж байгаа юм байна гэж. Тэгэхээр энэ дээр бол мэдээж нөгөө шүүхийн бүтэц тогтолцоо захиргааны асуудал за мөн дахиад тусгаалсан одоо тэр эрүүгийн журмын процесс буюу хэрхэн шалгалгааны процессын наривчлсан зохицуултууд хэрэгтэй. Нөгөө эсрэг зүйчийн оролцоо, хүүхд хамгаалах байгууллагуудын оролцоо, дүгнэлтийг нь хүлээж авах, за мөн шүүх санаачлахаараа тухайн хүний хүүхдийн хувийн байдлыг тогтоолгохоор бас тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, шалгах ажиллагаанууд хийдэг тогтолцоо хүртэл байгаад байгаа учраас ийм нэгдсэн тогтолцооны хүрээнд бол бас нэлээд бэлтгэл ажил хэрэгтэй. Нэг одоо яах юм бол тийм гэр бүлийн хэрэг кино шийдвэрлэх процесс үеийн төсөл бол хууль зүйн амнаар явж байна. Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ бол нэлээд удаж байгаа шүү. Ер нь бол шүүх байгуулах хуультай зэрэгцээд л энэ процесс үеийн төсөл яваад л ажлын хэсэг хуралдаад л яваад байсан. Тэгээд
одоо энэ намрын чуулганд бол орж батлагдана л гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Батлагдахгүй бол одоо бэ төлөвлөгөө юу? Иргэний эрх шүүхрийн хэн шийдвэрлэх тухай хуулинд өөрөө гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэх тэр нөгөө процессууд бол байгаа. За эндээ онцгойлоод нөгөө яг энэ төрлийн анхан болон давзаашны шүүх ямар хэргийг харьяал шийдвэрлэх вэ гэдгийг тэр процесс хуулиндаа одоо өөрчлөлт оруулаад явчихад бол энэ хууль хэрэгжихгүй цаашаага одоо процесс үлгүй юм чи энэ шүүх байгуулагдахгүй энэ шүүхийн үйл ажиллагаа явагдахгүй гэсэн асуудал байхгүй. Яг нөгөө амьдрал баян болох ингээд жишээнд гарч ирж сүүлдээ нөгөө худалдааны төв дотор илрүүлэх хугацаа өгсөн одоо энийг хөнөөчих жишээтэй тийм. Тэгээ энэ бид нар одоо ингээд салах тодорхой хоёр тишээ явцсан айлыг эвлэргээд 30 хоногийн хугацаа өгөөд байдаг эсвэл тэрийгээ сунгахдаг энэ юм ер нь өөрчлөх шаардлагатай юм байна. Шаардлагатай. Яг энэ процесс үйл яг л тэрэндүү чиглэж байгаа. Одоо тэр нөгөө гэрэлтийн цуцлах хамгийн эцсийн шат шүү дээ. Тэр чинь хамгийн эцсийн одоо бүр болохгүй болохоор нь цуцлж байгаа шүү дээ. А тэрний өмнө одоо яг зайлшгүй энэ цуцлах шаардлагатай юу гэдгийг судалдаг одоо нөгөө эвлэрүүлэн зуучлал байна тий. Эвлэрүүлэн зуучлагч маань тэр ирэг дээр ажиллаж байна, сэтгэл зүйч маань ажиллаж байна, нийгмийн ажилтан маань ажиллаж байна. Ингээ баг болоод ажиллаж байна гэдэг чинь тэр нөгөө гэр бүлийг зайлшгүй цуцлана. А цуцлсны дараа хэн ямар үүрэг хариуцлагатай, ямар харилцаатай байх вэ гэдгийг л яг ингэж тогтоож өгөх байхгүй тэр багаар ажиллаж байгаад. Одоо манай эвлэрүүлэн зуучлал дээр юу? Хугацаа сонгоод ингэчээд тэр нэг ардгай ажил нь байхгүй байгаа шүү дээ. Яг эвлэрүүлэн зуучлал дээр бол тий. Яг эвлэрүүлэх ажлаа бол тодорхой хэмжээнд хийж л байгаа л да үр дүнтэй бас эвлэрүүлэн зуучлах ажлаа бас тэгж үүсгэж болохгүй. Энэ эвлэрүүлэн зуучлах ажлаа бас тодорхой хугацаанд явцсан ийм ажил шүү дээ. Тэгэхээр энийг бол тэгж үүсгэж болохгүй. Тий, үүсгэж болохгүй бас үр дүн гардаг. Эвлэрүүлэн зуучлагч өөрөө маш сайн ажиллаад сэтгэл зүйчтэй ойр орхон уулзуулаад тэр гэр бүл үнэхээр одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгөө жоон дэмнээд өччих юм бол цаашдаа бие бинийгээ ойлгоод ялимгүй зүйл дээр маргаад ингээд цаашаа эвлэрээд бат бөх амьдарч боломжтой гэр бүл байх юм бол тэрийг судалж гаргаж ирээд тэрэн дээр одоо илүү түлхүү ажиллах байхгүй. Одоо бие бинийгээ дээрлэхэд хүчирхийлүүлдэ дайм насанд нь хүрэх үс тийм дайны одоо тийм дарамт шахалттай байхад нь тэрийг олж илрүүлж чадахгүй хугацаа алдснаас болж хүний амь эрсдэд нь шүү дээ. Тэр бүх юмыг одоо энэ сэтгэл зүйч маань, эвлэрүүлэн зуучлагч маань, нийгмийн ажилтан маань олж илрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэр л юм жоохон дутаад байгаа. Одоо тэр яг энэ шинэ хуулийн дээр бол энэ орж ирэх юм. Шинжээчийн асуудал бол үнэхээр хүнд байдаг. Мэдээж шүүгч юм уу шүүгчийн туслах тухайн гэр бүлийн асуудал, гэрлэл туслуулах гэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллагаа хийх бол боломжгүй. Талуудын гэрлэгчдийн шүүхэд ирүүлж байгаа баримтын хүрээнд л шийддэг. Тэгэхээр энэ шинжээч гэж энэ шүүхтэр байнгын одоо энэ шинэ хуулийн дээр бол байнгын ажиллахаар ингэж зохицуултанд орж байгаа юм байна. Тэгэхээр энэ шинжээч мэдээж шүүгч хэрэг маргаанаа уншиж танилцаад тухайн гэр бүлийн нөхцөл байдал, хэрэг маргааныхаа нөхцөл байдлыг тодорхойлоод шинжээчээ ажиллуулах мэдээлэл юм цуглуулах талаасаа энэ бол үнэхээр хэрэгтэй зохицуулалт юм байна. Бас нөгөө төгөөр бүх хэрэг маргааныг бас эвлэрүүлэн зурчлалаар зөвхөн хүчирхийлэлтэй гэдэг энэ нөхцөлөч бас бид нар бас эргэж харах шаардлагатай. Гэр бүлд гарч байгаа энэ зөрчил маргааныг шийдвэрлэх хуулиудаас гадна дагаадын хуулийн төслийг засгийн газар боловсруулж байгаа. За энэ бол гэр бүлийг дэмжих хууль. За энэ хуулийг боловсруулах ажлыг бол энэ гэр бүл хөдөлмөрийн эмийн хамгааллын яам хийх ёстой. Монголын төрөөс яаж гин Монголын гэр бүлүүдийг дэмжих вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Юу хөөцлөх вэ? Эдгээр асуудлыг бид нэр салбарын яамнаас нь тодруулъя гэж бодож байна. Англиад үзэх юм бол нэг 4-5 одоо багцсан дэмжлэгүүд орж ирж байгаа. Шинээр орон сууц авч байгаа тохиолдолд бол энэ татварын хөнгөлөлт үзүүлэх одоо залуу гэр бүл болж байгаа хүмүүсийг орон сууцны болон одоо хувийн одоо орон сууц барихт нь одоо дэмжлэг үзүүлэхийн зохицуултыг бас нэгтгэж хийж гисэн. Дараагийн дэмжлэг бол энэ татварын дэмжлэг. Бид хүний одоо томьёолж оруулснаар бол хувийн орлогын албан дотор одоо хувийн орлогын албан доторын шинжилгээг бас одоо засгийн газар дээр ч ярьж байгаа. Тэгэхээр хувийн орлогын албан доторыг бол илүү хүүхдийн тоотой үйж ингэж энэ хуулинд бас зохицуулж гисэн байгаа. Дараагийн дэмжлэг бол бид хүн энийг ажил амьдралын тэнцвэр байдалд нэг хангах тийм ээ. Энэ дээр бол илүү одоо амралт чөлөө цагийг жишээ нь одоо сурагчдын амралтын үеэр өвлийн амралтын үеэр одоо
ээлжийн амралтаа авсан бол тэнд одоо илүү 2 хоног ч гэдэг юм уу тийм хөдөлмөрийн хуулинд бас энэ зохицуултыг хийж өгөхөөр илүү энэ зохицуултуудыг бас хийж өгсөн. За мөн гэр бүлийн хөгжлийн төвүүдийг бий болгох энэ зохицуултуудыг бас оруулсан байна. Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт хүчийг улсын хурал 2003 онд баталсан. Ирэх 15 жилийн харж хийсэн төрийн энэхүү бодлогыг ч шинжлэх шаардлагатай. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид эрх зүйн орчныг хөндөд байгаа боловч нийгмийн хөгжил, хуульд захирагдахгүй зам ёсыг хүн бүр туулж гарна. Хос хоёр салгад нөлөөлдөг энэ хүчин зүйлийн талаар тэд ингэж ярьж байна. Миний нүдэрч хардаг болоосоо гэдэг үг байгаа штэ. Хайртай байж ижил тэр замдаа тохиолдож байгаа асуудал, бэрхшээл тэр болгоныг даван туулж чадна. Хайр сэтгэлээс өөр сонирхлоор гэрэлсэн гэрлэлт бол тийм удаан хугацаанд үргэлжилж болж чадахгүй. Тэгэхээр гэр бүлийн үнд зүйл чинь хайр сэтгэл гэдэг юм чинь хүн төрөлхтний хувьд байсаар ирсэн. Залуу гэр бүлийн эхний 5 жил бол хамгийн эцэгтэй үе байдаг байхгүй юу? Энийг нэг залуу гэр бүлийн хямрал гэж нэрлэдэг. Энэ 5 жилд юу явагддаг вэ гэхээр хосуудын харилцаанд нэгдүгээр тасан зохицох процесс явагдана. Хоёрдугаарт хүлээн зөвшөөрөх процесс явагдана. Гуравдугаарт хамтын амьдралын үнд зүйлүүд энэ үед төлөвшнө. Энэ эхний 5 жилийг л давчвал цаашаага зам нь өөрөлдөх юм бол дардан болоод явах юм. Тэгэхээр энэ 5 жилийн хямрал зүй ёсны 5 жилийн хямрал тохиолдд юм а гэдгийг өнөөдөр залуу гэр бүлүүдэд хэн ч хэлж ойлгуулахгүй байгаа учраас л өнөөдөр залуу гэр бүлүүдийн анхны жилүүдийн хямралыг нөгөө ялгаатай байдлаа даван туулж чадахгүй, нөгөө дасан зохицох байдлаа бий болгож чадахгүй, бие бинийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, нөгөө ганцаараа байхад эрх нь илүү үүрэг нь бага байсан бол хоёулаа болонгууд эрх нь хязгаарлагдаж үүрэг нь нэмэгддгийг хүлээн зөвшөөрч чадахгүй, ганцаараа асуудлыг шийддэг байсан бол заавал хоёулаа зөвшөөрөлтөд шийдэх ёстой юм байна гэдгийг ойлгохгүй зөвхөн нэг хүний төлөө боддог байсан бол хоёр болон түүнээс дээш хүний төлөө амьдрах хэрэгтэй болно гэдгийг ойлгож чадахгүйгээсээ болоод ингээд залуу гэр бүлийн салалт бол их байгаад байгаа. Тэгэхээр л нөгөө залуу гэр бүлийг гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүлийн боловсрал болох энэ сургалт ч өөрөө их чухал болж байгаа. 15-аас 18 жилийн хооронд салалт их өндөр байна гэдэг судалгаа гарсан л да. Хамтын амьдралын хугацаа шүү дээ. Тэгэхээр энэ нь юутай холбоотой юм бэ? Яг энэ амьдралын мөлчлөгийн энэ буюу тэр эрэгтэй эмэгтэй хүний бие физиологид гарч байгаа цэвэршилтийн энэ процесстэй холбоотой болж байгаа. Амьдралыг хяслантай зөрөөд арайхэд нөгөө эмэгтэйгийн процессын үе дуусах алдах үе шатад ойрцоосны 2 хүнийг авч үзье л да, шатцуухан 2 хүн гэдэг. Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн үе шат эхэлдэг. Бас яагаад эрэгтэй хүн гэрүүлээ ер нь ингээ та нарын насыг харахад нэг 44-өөс 50 насны хооронд их салалт байгаа. Эрэгтэйчүүдийн цэвэршилтийн үе шат. Тэнд яасан нөгөө өмнө нь байсан хоол ундны, өмнө нь байсан харилцаа бүх юм бол бас нөгөө сэтгэл зүгээд агаад өөр болж эхэлдэг. Тэгэхээр тэнд нөгөө өмнө байсан ханийн нөгөө хайр, халамж дутах энэ юм өгүүлэгдээд ирэхээр өөр нэг эмэгтэй илүү гоё юм шиг ингээд татагдах. Нэг ийм процессүүд явдгийг. Тэгэхээр энийг бол бид нэр яаж ойлгох ёстой вэ гэхээр энэ гэр бүлийн боловсрал гэдэг хичээлийг бүх сургуулиудад, бүх их дээд сургууль, залуучуудад энэ хичээл ороод ирэхэд аяндаа энийг мэдээд ирнэ. Зүгээр өөрөө хүний нөхөр, хүүхдийн эцэг хүний хувьд миний байр суурь бол бид нэр ерөнхий боловсролын сургуулиас эхлээд гэр бүлийн боловсрал гэдэг зүйлийг, бэлгийн боловсрал гэдэг зүйлийг, эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйлийг төлөв олох ёстой юм л. Тийм ээ. Хэдэн наснд хүрээд хүн ямар юу гэмтэй хизээ хүнтэй суух вэ? Хинтээ суух вэ? Тийм ээ. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь өөрөө бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Энэ хариуцлагыг хүлээх тэр чадвар чадамж хизээ бий болсон байх вэ гэдэг дээр анхаарах асуудлууд тийм ээ. Энийг мэддэг тэр мэдлэгийг олгох ийм шаардлага. Нэвтрүүлэг бэлтгэх хугацаанд бид нартэй уулзаж ярилцсан энэ зочд бол нэг зүйл дээр санал бүгд нэгдэж байгаа. За энэ бол Монголын гэр бүлүүдэд оюутан сурагч нарт
гэр бүлийн боловсрол олох шаардлагатай байна гэж. Залуу осыг ийм сургалтанд хамруулах шаардлагатай. За өнөөдөртөө ийм зохицуулт бол байхгүй. Харамсалтай нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэр бүл төлөвлөлттэй холбоотой хичээл байхгүй. За тусгай мэрэгжил олгож байгаа гэр бүл судлалын ч юм уу ийм ихтэй сургуулиуд бол энэ талаарх мэдлэгийг олгож байна. Бусад сургуулиуд бол энэ тухай байхгүй. Хамгийн гол чухал зүйл бол Монголын нийгэмд гэр бүл. Тэгэхээр энэ рүү чиглэсэн энд хөрөнгө оруулсан ийм сургалтуудыг хийх шаардлагатай байна. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.